Бүгдээрээ сайн байцгаана уу? Номын аялал суугтаа тавтаа морилно. Өнөөдөр танилцуулах ном бол Жаргалтай хүмүүс нь өдөрт 2 цагийг өөртөө зарцуулдаг хэмээх ном юм. Дараах 2 сэдвээр ярих болно. Нэгдүгээрт жаргалтай хүмүүс нь өдөрт 2 цагийг өөртөө зарцуулдаг. Хоёрдугаарт жаргалтай болохын тулд өөрийн цаг хугацааг буцаан авах. За тэгвэл эхний бүлгээс эхлээд ярилццгаая. Та өдрийн төгсгөлд өнөөдөр ч гэсэн юу ч өөрчлөгдсөнгүй. Эсвэл өнөөдөр хангалттай сайн биш байлаа гэж бодох үе байсан уу? Ихэнх хүмүүс амьдралаа илүү сайхан болгохыг, илүү тайван амьдрахыг хүсдэг. Гэхдээ яг юугаа өөрчлөх хэрэгтэйгээ ойлгодоггүй. Эрүүл мэндийн сайн, ажил төрөлтэй, гэр бүлтэй, гаднаасаа аз жаргалтай харагдаж болох ч дотоод сэтгэлдээ үнээс илүү зүйлийг хийж чадахгүй гэж юу? Илүү хангалуун амьдрахын тулд юу хийх вэ гэж боддог бололтой. Иймэрхүү асуудал танд ч гэсэн тохиолддог. Энэ номын зохиогч бас ингэж мэдэрдэг байсан байна. Тэрээр асуудлыг шийдвэрлэхийн тулд аз жаргалтай харагддаг хүмүүсийг ажиглаж ярилцлага авчээ. Голчлон амжилттай бизнес эрхлэгчдийг судалсан бөгөөд сонирхолтой үр дүнд хүрсэн байна. Аз жаргалтай амьдарч буй хүмүүс болон тийм биш хүмүүсийн өдөр тутмын хуваард ялгаа байсан байна. Тэдний ялгаа нь өдөр тутамдаа хамгийн сайхан мөчийг бүтээж 2 цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байсан явдал юм. Бусад цаг хугацааны хувьд тэдний амьдрал ердийн хүмүүсийнхтэй адил байсан байна. Зөвхөн энэ 2 цагийн ялгаа л тэдний аз жаргалд нөлөөлдөг байжээ. Тэгвэл 2 цагийг хэрхэн үр бүтээлтэй ашиглах вэ? Жишээлбэл хэрэв та саунд дуртай бол ажлынхаа дараа саунд орж хөлөрч стрессээ тайлах, эсвэл дотны найзтайгаа хамт оройн хоол идэн цагийг өнгөрөөх гэх мэтээр өөртөө зориулан цаг гаргаж төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Энэ нь өдөр тутмын амьдралыг илүү урам зоригтой болгох болно. Аз жаргал гэдэг нь 24 цагийн турш аз жаргалтай байх гэсэн үг биш юм. Харин 2 цагийн төгс мөчийг бүтээхэд л хангалттай. Та өөрийн дотоод сэтгэлийг анзаарч өдөр тутамдаа сэтгэл ханамжтай биш байгаа бол магадгүй өөртөө гаргах 2 цаг дутагдж байж болох юм. 2 цагийг өөртөө гаргахад хэцүү санагдаж болох ч эхлээд 10-аас 15 минутаар эхэлж болно. Жижиг мөчүүдийг нэмэгдүүлснээр сэтгэл ханамж, аз жаргалын түвшин нэмэгдэж, ажил болон бусадтай харьцах харилцаанд эерэгдэн авчирна. Мөн хөдөлгөөн хий гэсэн зөвлөгөөг та олон удаа сонссон байх. Хөдөлгөөн дасгал хийх цаг зав хомос гэж бодож болох ч зориглон цаг гаргаж үзээрэй. Үр дүнд нь таны тарих илүү хурдан ажиллаж, гэрийн ажил болон албан ажиллаач хурдан тусгах болно. Өдөр тутамдаа аз жаргалтай мөчүүдийг бүтээх нь таны амьдралд маш чухал бөгөөд энэ нь таны бие болон сэтгэл санаанд эргээр нөлөөлөх болно. Позитив сэтгэл судлалын ухаанд аз жаргалтай хүмүүс илүү бүтээмжтэй байж амьдралаа илүү сайн удирддаг гэдгийг баталсан байдаг. Мөн дараах чухал хүчин зүйлсийг анхаарч үзье зөвлөе. Энэ бол би ямар мэдрэмжийг авахыг хүсэж байна вэ гэдгээ мэдэх явдал юм. Тэгвэл энэ нь юу гэсэн үг вэ? Таныг ямар нэг зорилго тавьж түндээ хүрсэн гэж төсөөлье. Тэр үед та сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэл буюу би чадна гэсэн мэдрэмжийг мэдрэнэ. Энэ бүхэн нь үр дүнд хүрэхийн тулд та өөрийгөө дайчилж хүчин чармайлт гаргасны үр дүн юм. Зорилготой хүрэхийн тулд хичээж байхдаа та турцай зүйлээ хийж өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ажиллаж байсан учраас тэр хугацааны мэдрэмж маш эерэг байсан баг. Энэ эерэг мэдрэмж л таныг аз жаргалд хүргэж байгаа юм. Гэхдээ хэрэв та ажилдаа сайн үр дүнд хүрсэн ч тэр хугацаанд хүнд хэцүү, урамгүй, ажлаа орхимоор байсан гэх мэт сөрөг мэдрэмжүүдтэй байсан бол үргэлжлүүлэн ажиллахад хэцүү байх болно. Энэ нь жаргалтай амьдрал гэж хэлэхэд хэцүү. Дүгнж хэлэхэд ямар ч зорилго тавьсан бай, эцсийн зорилго нь тэр зорилгоос авах мэдрэмжийг мэдрэх явдал юм аа. Өөрийн авахыг хүсэж буй мэдрэмжээ мэдхийн тулд та ямар зүйлсийг хийхдээ аз жаргалтай байдаг вэ? Өөрийгөө сэргээж эрч хүч авах арга зам бий юу гэдгээ бодож үзээрэй. Тэр мэдрэмжийг өдөр бүр мэдрэх зүйлсийг хийж үзээрэй. Энэ нь өдөр бүр 2 цаг байхад хангалттай. Олон хүн аз жаргалд хүрэх замаасаа хазааж тойроо замаар явдаг. Харин эдгээр 2 цаг таныг хамгийн богино замаар аз жаргалтай болгох болно. Гэтэ зарим хүмүүс жаргалтай болгох зүйлээ өөрөө мэддэггүй. Тийм бол эхлээд чагсаалт гаргаарай. Энэ номон дээр бичсэн зарим жишээнд байгаачлан саунд орох, кофенд дуртай бол кафе орох, өглөөний цагаар кафенд ажиллахад сайхан мэдрэмж төрдөг бол кафед ажиллах, өдийн цаны дараа жаахан унтах зэрэг жижиг зүйлсийг чагсааж бичснээр өөрт аз жаргал авчрах зүйлсийг танин мэдэж болно.
жагсаалт гаргахдаа дараах 3 ангилалд хуваахан чухал юм. Хялбархан хийж болох зүйлс, бага зэрэг хичээх шаардлагатай зүйлс, хийхэд хэцүү урт хугацааны зүйлс. Эдгээр жишээнд байгаа шиг та өөрийн хүслийг ойлгож биелүүлэх боломжтой зүйлээс эхлэн аз жаргал руу алхам алхмаар төхөж болно. Гэхдээ надад ийм цаг зав байхгүй гэж бодож байвал дараагийн алхмыг хамтдаа ярилццгаая. 2 дахь сэдэв бол жаргалтай болохын тулд өөрийн цагийг буцаан авах юм. Жаргалтай мөчүүдийг өдөр тутамдаа гаргаж өөртөө зориулсан цагийг бий болгохын тулд бидэнд хийх хэрэгтэй 2 чухал зүйл бий. Нэгдүгээрт зайлшгүй хаях ёстой 5 төрлийн үр нөлөөгүй зүйлс. Хоёрдугаарт эдгээрийг хаягахын тулд хийх ёстой тодорхой арга замууд юм. За тэгвэл зайлшгүй хаях ёстой үр нөлөөгүй зүйлсийн талаар ярилцгаая. Ихэнх хүмүүсийн өдөр хоног олон төрлийн ажил үргээр дүүрэн байдаг. Гэвч тэдний дунд үнэндээ хийх шаардлагагүй зүйлс ч байдаг. Бид хийхдээ ямар нэг зүйлийг хийх ёстой гэж боддогч үнэндээ хийх шаардлагагүй зүйл байдаг. Та дараах нөхцлүүдийг анзаарч байсан уу? Instagram эсвэл бусад интернетээс ямар нэгэн видеог зогсолтгүйгээр үзэх, танд огтхонч таалагддаггүй хүмүүстэй хооллох, төлөвлөөгүй ач холбогдолгүй зүйлсэд цаг зарцуулах. Эдгээрийн үндсэн шалтгаан нь төгсгөлийг ухамсарладаггүй явдал юм. Төгсгөл гэдэг нь таны үлдсэн амьдралын цаг хугацааг хэлж байгаа. Мөн дунджаар монголчуудын наслах дундаж хугацаа нь 68 нас байдаг байна. Хэдийгээр та үүнийг хол мэд санаж болохч өөрийгөө 10 жилийн дараа амьдрахгүй байж магадгүйгээд төсөөлөд үзээрэй. Тэгвэл та цагийг юунд зарцуулах вэ? Үр дүнгээ үрсэн цаг хугацаагаа үргэлжлүүлэхийг хүсэх үү? Эсвэл амьдралаасаа үр дүнгээ зүйлсээ авч хаях уу? Гэхдээ яг ямар үр нөлөөгүй зүйлсийг авч хаях хэрэгтэй вэ гэдгээ мэдэхгүй байгаа бол зохиогчийн зөвлөсөн дараах 5 зүйлийг туршаад үзээрэй. Эхнийх нь өмнө нь хийж ирсэн ч хаяхад асуудалгүй зүйлс. Энэ нь таны амьдралд нөлөөлөхгүй ч уламжлалаар эсвэл зүгээр л дадал зуршлаар үргэлжлүүлж байсан үйлдэлүүд юм. Хоёрт нь бусдад сайн хүн болж харагдах гэж хийж байсан зүйлс. Ихэнхдээ бид бусдаас хүлээн зөвшөөрөгдөх гэж шаардлагагүй зүйлсийг их хийдэг. Гуравт нь айцаасаа болж хийдэг зүйлс. Та айцаасаа үүдэн хийдэг боловч бодит үр дүнд ямар ч үр нөлөөгүй зүйлс юм. Жишээлбэл ажлаа байр сууриа алдах, айцнаас болж илүү цагаар ажиллах гэх мэт үр нөлөөгүй зүйлс олон байдаг. Дөрөвт нь өөрийн хяналтаас гадуурах зүйлс. Та юу ч хийсэн өөрчлөх боломжгүй зүйлд цаг их зарцуулдаг байх. Жишээлбэл цаг агаар, бусдын бодол санаа гэх мэт зүйлс юмд орно. 5 дугаарт үр дүнгүй зүйлс. Таны амьдралын хөгжилд нэмэр болохгүй, ирээдүйд үр ашиггүй зүйлд цаг зарцуулах. Жишээ нь хэрэгцээгүй мэдээлэлд хит их автах зэрэг орно. Тэгвэл цагаа хэрхэн буцаан авах вэ? Дараагийн хэсэгт эдгээр үргүй зүйлсийг хаях тодорхой арга замуудыг тайлбарлая. Та өдөр тутамдаа дараах зүйлсийг багасгах чадвал жаргалтай мөчүүдийг бий болгох боломж нэмэгдэнэ. Та интернетэд олон цагийг өнгөрөөж байгаа хэрнээ чухал биш зүйлсийг хайж цагаа дэмий үрдгүү. Жишээ нь ажлын судалгаа эсвэл сургалтын материал хайх нэрийдлэр өөр сонирхолтой зүйл рүү шилжиж контент үзэх гэх мэт. Үүний оронд интернетэд цаг зарцуулах хязгаарлалт тавьж тодорхой хугацааны дараа завсарлага авахыг зөвлөж байна. Гар утсаа байнга шалгадаг зуршил танд байдаг бол мэдээллийг тодорхой цагт шалгахаар шийдснээр илүү их цагийг хэмнэх боломжтой. Бусдад сайн хүн болж харагдах гэж хийдэг зарим зүйлүүд танд нэмэр болохгүй. Хэн нэгэнд таалагдахаас илүүтэй өөрийгөө эрхэмлэж өөрийнхөө төлөө хийх үйлдэлүүдийг сонгоорой. Ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан таамаглах эсвэл шийдэж чадахгүй асуудалд санаа зовох нь цагийн гарц юм. Үүний оронд одоогийн нөхцөл байдалд анхаарал хандуулах, ирээдүйд хэрэгтэй ур чадвар эсвэл санхүүгийн мэдлэгийг суралцаж ирээдүйн төлөө бэлтгэл хийж болно. Жаргалтай мөчүүдийг бий болгохын тулд дараах 4 алхмыг хийж болно. Өөрийн хийж байгаа зүйлсийг жагсаан бичих. Өдрийн турш юу хийж байгаагаа наривчлан бичиж өдөр тутмын цагийн хуваарийг гаргаж үзээрэй. Хоёрт нь хайж болох зүйлсийг сонгох. Хийж буй үйлдэлүүдийн дунд үр ашиггүй, хаяхад асуудалгүй зүйлсийг таньж тодорхойлж болно. Гуравт нь заримыг зогсоох. Жишээ нь нэг эмэгтэй өдөрт 30 минут зарцуулдаг байсан нүүр будалтыг зогсоосноор илүү чухал зүйлд цаг гаргаж чаддаг болжээ. Дөрөвт нь зарим зүйлсийг зөвшөөрөхгүй байх. Бусдын хүсэлтийг зөвшөөрч үр дүнгүй зүйлд оролцсноо анзаарсан бол дараагийн удаа эдгээр зүйлсээс эрс татгалзаж сураарай.
Өдөрт ердөө 2 цагийг өөртөө зориулснаар та илүү үр бүтээлтэй амьдрах боломжтой болно. Өнөөдрөөс эхлэн өөртөө хэрэгжүүлж болох жижиг алхмуудыг хийж эхлүүлээрэй. Жаргалтай байх өөрийн арга замаа олж, зоригтойгоор урагшилж, хүссэн амьдралаа бүтээхэд нь амжилт хүсье. Энэ хүртэл видеог маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзалцлаа. Түр баяртай.